Зүгээр л карантинаас зүгээр л Москвагийн карантинаас гэсэн цуврал ярилцлага үргэлжлүүлж байна. Өнөөдрийн одоо миний ярилцлагчаар холбооны бүгд найрамс Герман улсын Берлин хотод амьдран сууж байгаа Монгол сургуулийн багш Алимаа гэж одоо бүсгүй байна. Сайн байна уу? Сайн байна уу та нар? Сайхан хаварч байна уу? Сайхан. За цагаагаар ямар байна? Гоё болж байна. Тийм үү. Одоо дэлхийн өнцөг болон бүрт энэ коронавирусын улмаас гэр гэртээ ямар нэгэн байдлаар одоо хоригдож байгаа монголчууд бид нэр хоорондоо ярилцаад бас багагүй хоногийг одоо өнгөрөөлөө. Өнөөдөр та одоо бидний өмнө өөр хүмүүстэй энэ төр хийсэн ярилцлагыг харав уу? Харсан. За тэгвэл бүгдийг хараад сонирхолтой юм явагдаж байна. Алма та өөрийгөө эхлээд нэг танилцуулахгүй ярилцлага эхлэхийн өмнө. За би миний нэр Амгалангийн Алимаа, Уг гарал маань Дорнот аймгийн хүн. Тэгтээ сүүлийн үед 80 оноос хойш Эрдэнэт хотод нүүж очиж Эрдэнэтийн 10 жилийн сургуулийг 79 онд төгсөөд тэгээд 80 оноос сургуулийн мөрхөөсөөр агаад л одоо явсаар гал Германд сургуульд ирэл тэгэл Германы сургууль төгсөж сургуулаасаа энд ингээд л өргөжлүүлээд амьдарч байна. Аав ээж нь аль сумын хүмүүс вэ? Манайх Дорнот аймгийн Баяндан сумын айл. За. Бурятууд. Тэгээ бурят хүн монгол хэлний багш хийгээд тахтай яад ингээд манай ах шоолж энийг даа. За. Би маш олон тооны маш мундаг одоо монгол хэлний багш бурятуудыг мэддэг. Одоо Дорнот аймгийн Дашбалбар сумаас, Баяндан сумаас монгол шавнар нь монгол хэл бичгийн одоо олимпиад уралдаан тэмцээнүүдэд дандаа төрүүлдэг. Тийм учраас бол таавал яг л хийх ёстой юм л хийж байгаа юм шиг байна. Яах тэгээд багш нэг зүвчээд багш биш мөртлөө би ч одоо мэрэгчсэн багш хүн биш шүү дээ. Тэгээд л багш гээд л одоо нөгөө бурхангүй газар бомб газар нэгчээр би л одоо 40 жил болчиход байна. Та Монгол сургуулийнхаа тухайг танилцуулаач. За Монгол сургуулийг бол 2007 оноос эхэлж Берлинд анх ерөн Германд хамгийн анхны сургууль гэж хэлж болно. Тэр сургуулийг би өөрийнхөө нэг найз хүүхэнтэйгээ нийлээд Монгол сургууль гэдгийг ерөн үүсгэн байгуулъя. Ерөн энд байгаа өсөж төрөж байгаа хүүхдүүд чинь ерөөсөө монгол хэлэхгүй болж байгаа юм байна гэдгийг гинтхэн 2007 онд мэдрээд 13 хүүхэдтэй монгол сургууль гээд нийлээ би тэнд. Тэгээд л одоо хүүхдүүд нэмэгдээд ингэсээр байгаа. Ерөнхийдөө энэ жил ч одоо тасралтгүй яваад манай сургууль ороод гарсан 400 гад хүүхдийн тоо гаргаад байгаа бид нар. Тэгээд жилдээ нэг 20-оос 30 хүүхэд л хамрагдах юм. Тэгээд нэг 3 жил яваад л тэгээ 3 жилийн дараа манай монгол хүүхдүүд чинь тэгэл уншдаг, бичдэг болонгуудаа сурчглаа гээл тэгэл болчих юм шүү дээ. 7 хоног хэдэн өдөр хичээлдэг? Одоо 7 хоног ганцхан удаа юм аа. Ганц л бүтэнсээ өдөр 3 цаг. 2 цаг хэлний хичээл ороо. Тэгээ 1 цагт нь хүүхдүүдийг дуулуулж, бүжиглүүл тоглуулад тэгээ хичээл заахаас гадна бид нар чивсэн шидийн урлаг соёлын юм хийнэ. Хүүхдүүд чихтэйхэн дуртай тэгээд нэгээс цайван бужигнж авдаг л өдөр байгаа юм. Монгол хүүхдүүд чинь бужигнахаараа хөөхөн орондоо их ноцор тоглоно манай монгол хүүхдүүд хөөхөн штэ. Бодвол одоо ихэнх хүүхдүүд нь Германд төрсөн өссөн Монголоо одоо тэр бүр сайн мэдэхгүй монгол хэлдээ жоохон тааруухан тийм хүүхдүүд л ирж гин үү те? Тийм хүүхдүүд л ихэнхтэй тэгээд бас ирлий одоо аав нь гадаад ч юм уу ээж нь гадаад ч юм уу те Монгол биш
Тэгээд хоёлаа их эцэг нь хоёлаа Монгол хүүхдүүч байна. Ер нь тэгэл янз янзын ер нь ихэнх хүүхдүүд манууд ер нь энд өссөн төрсөн. 2007 8 онд чи манай Монгол залуучууд чи ер нь их хүүхд гаргасан юм байна шүү дээ. Нэг үеийн хүүхдүүд их олон бий. Тэгээд тэгэхээр хүүхдүүд танаа тэгээд юу дуусах эхний үе хүүхдүүд ингээд том болоод бүгд чухтай нөхөртэй болоод бүгдээрээ гарцгаацсан нөхөр хүүхдтэй. Тэгээд дараагийнх нь дүүнэр нь одоо залгамжлаад явж байна та. Тэгээ хүүхдүүд танаа сургуульд ирээд зөвхөн одоо монгол хэл бичиг заалгахаас гадна одоо дуу бүжиг шүлэг найрагтай болоод одоо явчихна шүү дээ. Тий, ер нь дуу бүжгээр л ер нь хэлийг чи их сайн нэвтрүүлж чадах юм байна л та. Ер нь энэ хэдэн жилийн туршлагаас ер нь дууны үг, шүлгийн үг цээжлэхээр л хүүхдийн хэл аялгаа аваад дуудлага бол айгүй сайжирдаг юм байна. Тэгэхээр таавал зөвхөн монгол хэл заагаад усахгүй, таавал өөрөө сайн бүжигчин байх нь байна. Өөрөө сайхан дуулдаг хүн байх нь байна. Тийм болох нэ? Үгүй хэвээр үгүй. Хэрэг ч одоо мэрэгчлийн улсуудаар хийхгүй бол бид нарыг одоо чадахгүй би дуулал нөгөө хүүхдүүд ч одоо олигтой сурахгүй үстэй. Тэгэхээр яхтай чадвартай, Берлинд чинь чадвартай дуучид, бүжигчид, хөгжимчид зөндөө байна. Тэгэл тэд нарыг гуйгаад миний дөө хүүхдүүдэд нэг юм заагаад өгөөч гэдэг оюутан сурагч нар байна. Тэгээд яг хөө монголчууд би эндээ туслаад айгу сайхан штэ. Берлинд одоо хэдий тооны одоо багцаагаар одоо монголчууд байна. Берлинд бол ер нь нодон яригдаад байсан нэг 1000 гаруй хүрэхгүй байл гэдээсэн. Тэр хавцаал байгаа. Нийт ер нь Герман даяар бол 6200 гэж яригдаад байгаа. Ер нь гэхдээ баруун тишээгээ тэр баруун хотуудаараа бол маш их монголчууд бий л дээ. Ихэнх нь. Энэ Монгол сургуулийн үйл ажиллагаанаас ашиг харна гэж бол байхгүй юм байна. Ямар ч гэсэн энэ бол Монгол гэсэн хүндээ нэг хэлтэй уустай, Монгол гэсэн сэтгэл зүрэхтэй үлдээх гэсэн тэр та бүгдийн хүсэл дээр тогтож байна гэж би харж байна л да. Ер нь танаа сургуулийг дэмждэг одоо байгууллагууд одоо ямар байгууллагууд? Ер нь тэгээд сүүлийн үед бол ер нь манайхан их дэмжиж байгаа. Анх байгуулагдаж явах үед хэцүү байсан. Эхний хэдэн жил. Энэ одоо алимаа ихч чи ерөөсө хийх юм олж ядаад энд хэдэн хүүхэд цагнаа суугаад байна гэж ойлголттой байсан юм шиг байгаа эхний үед. Хүүхдүүд ерөөсө ирэх дурггүй, эцэг эхчүүд нь ирэх дурггүй тэгээд одоо сүүлийн 5 жилд бол ерөнхийдөө амар монголчууд ойлгоод, идэвхтэй болоод энэ чи их чухал юм байна шүү. Хэлээс сурахгүй болохгүй мэн гэдгийг аюулсаа ойлгож байна. Тэгээд одоо Берлинд ч аюул олон төрлийн бус байгууллага байна л та бас. Эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг, ярилцлага хийдэг, ер нь Монголдоо их юм хийдэг. Ер нь бас байгууллагууд байна шүү дээ манай Германд бол. Тэгээд тэр байгууллагууд тэгээ хамгийн гол бид нарыг жоох ингээд идэвхжүүлээд байгаа Монгол багш нарын зөвлөл гэж байна. Хэлийн чандах зөвлөл. Бид нар чинь бид нар айгүй их дэмжиж өгч байгаа биенийг. Баян бид нар уулзалдаг, хуралцуглаан хийдэг. Энэ коронавирус санхүүгийн тусламж л байхгүй юм л да. Элчин сайдын яам анхаарах уу та хэдийг? Элчин сайдын яам хөөрхийн амьтад их санаа зовоод яана л да дааж тэгээд юу гахгүй нөгөө хөдөлгөх мөнгөн тусламж санхүүгийн боломж байхгүй тэгээд өөртөө бас байр орон суц муутай тэгээд бидний гол асуудал бол байр орон суцны л асуудал. Манай монголчууд чинь монголчуудад зориулсан тийм бусад орнууд шиг тийм том одоо соёл урлагийн том тийм юу одоо төв театр киноны тийм газрууд байхгүй олон нийт би бүгдээрээ монголчууд нэг цуглаад нэг айтайхан баярлчих ч юм уу нэг Монголын өдөрлөгч хийчих ч юм уу тийм газар байхгүй. Тэр талаараа манай монголчууд жоохон хэцүү байдаг. Тэгэл энэ тийм байр хөсөлгөөр чинь дандаа л мөнгө нь тэгээд бага мөнгө биш. Тэгээд өөрсдийнхөө гор зүрхээр л энэ тийм юм олоод тэгээд
сургуулийн байр тогтворгүй болохоор ч хүүхдүүдийн идэх бас сайжрахгүй. Ганц танаа сургууль гэлтгүү дэлхийн олон орнд, дэлхийн олон хотуудад бас яг танахтай ижил төстэй сургуулиуд байгаа нь ажиллагдаж байна. Та тэднэртэй холбоотой байдгүй? Байдаг. Ерөөсөө сургуулиуд бол багш нар бүгдээрээ холбогдсон, сургуулиуд хоорондоо холбогдсон. Одоо бол хоорондоо туршлага солилцох юм уу? Ер нь янз бүрийн ярилцахад тун амар байна. Ерөөсөө яг л адилхан зовлон байна. Бидний зовлон. Та нар манай Америкт ч бай, Солонгост ч бай. Гадаад байгаа Монгол сургуулиуд тий ач холбогдлыг бол одоо бид нэр хинч тайлбарлахгүй бүгдээрээ ойлгож байгаа бах. Харин танаа сургуулиуд бүгдээрээ нийлээд энэ төр засгаас нэг удаагийн эсвэл жил болгон одоо нэг тийм дэмжлэг авдаг нэг тийм төрийн бодлого хэрэгтэй л дээ. Тэр чинь одоо Улаанбаатар суугаа улс төрчид анзаараад хараад гаргана гэж байхгүй. Та нар л одоо бид нар ийм сургуулиуд байна шүү. Бид нэг ийм л зорилготой улс шүү. Биднэрт одоо нэг жилдээ нэг тийм дэмжлэг үзүүлчихэд байгаа ч Монгол улс мэн хөөе гэсэн ийм нэг тооцоо судалгаатай бичиг бэлдэх юм бол энэ Монголын төр засаг бол та нарыг хамгийн түрүүнд дэмжих байх. Тэрийг л одоо та нар нэг хийж амаар байна. Тэр асуудал бол одоо ерөөс аль дээр үеэс яригадаад байгаа. Амар бол бид нар их ярьсан, сүүлдээ болохгүй юм байна гэд бичгээр тэрийг ерөнхийдөө санаачлаад одоо биднэрт ийм хийхгүй болохгүй нэ гэдгийг бол манай Германы багш нар нийлээд өргөдөл бичээд одоо юуны гадаад явдлын яамны сайдыг ирэхэд бид нар хэд дахин уулзсан, ярьсан, боловсролын яамд төрөл бүрийн захиа явуулсан. Сүүлийн 2 жил ерөнхийдөө ойлгоод нэр үнэхээр тийм байх шүүгээд биднэрт зориулсан одоо сургалтын материалыг бэлдэж байна. За. Тэгээ өчигдөр бол бид нар одоо юуны боловсролын хорооноос нөгөө багшийн мэрэгчлээ шилжүүлэх институтээс зохион байгуулад багш нарт онлайнаар бид нарт өчигдөр сургалт хийгээд. За. Туршилтын сургалт хийсэн их амжилттай болсон. Айгүй олон багш нар оролцсон. Дэлхийн одоо Японоос, Солонгосоос, Америкаас ингээд багш нар оролцож байгаа байхгүй юу? Их сонирхолтой. Тэгээд одоо бид нарт яг ийм хэрэгтэй, ийм аягаар цааш нэг хичээл номыг заахгүй болохгүй нэ тэр гэдэг тухайга ихний ээлжинд бид нар хоорондоо яриад саналаа солилцоод. За асуудал сайхан хэрэг болж. Тийм, маш чухал асуудал. Надад бас нэг асуулт байна. Альма. Энэ коронавирусаас болоод Монголын ерөнхий боловсролын сургуулиуд одоо цахимаар онлайн хичээлээд эхэлсэн. Сургууль одоо онлайн хичээлүүд орж байна. Тэгэхээр та тэр хичээлүүдийг харвуу. Тэр хичээлүүдийг та нар одоо өөрсдийнхөө сургуулийн үйл ажиллагаанд ашиглах боломж хэр байх шиг байна? Байна. Тэрийг би ерөөсөө нэг үрчлээ үзээд хураагаад одоо Монголд явагдаж байгаа, энд явж байгаа юмнуудыг явуулаад одоо өөрсдөө хүүхдүүдэд би дамжуулж байна. Өөрөө үл яг онлайнаар заагаагүй байна. Тэгээд манай багш нарын одоо энд бусад хотын багш нарын туршлагаа сонсоход яг нөгөө нэг танхимд хичээлцэн хүүхдүүд чинь онлайнаар ингээд шууд ихсэн чинь манай хэдэн хүүхдүүд ерөнхийдөө энийг чинь тэгмээргүй байна. Сургууль дээр очиод хүүхдүүдтэйгээ тоглонгой монгол хэлэндээ явмаар байна гэд бас тэгээд байна гин. Тэгээд ерөөсөө монгол сургуульд яваагүй хүүхдүүд шууд онлайн хичээлийн баасан чинь тэд нар болохоор их туттай байна гин. Манай юуны Штутгарт хотын туршлагатай багш нар тэгж ярьж байна өчигдөр. За. Тэгээ бид нар ч яахтай ерөөсөө 10 хэдэн жил навсатлан явчихсан хичээл заана гэдэл ажлын хажуул амьдралынхаа хажуугаар тэрэнд чинь бүтнээсээ өдөр болгон явдаг. Тэгээ энэ коронавирус гарангууд нэг хэд хоног харин сайхан амарч авъя гэж их баяртай байсан. Тэгсэн чинь энэ маань ийм удаан болно гэж яаж мэдгүй одоо тэгээд хичээлээ бүрэн хаацсан зогсоодсон байгаа юу? Хичээлээ бүрэн зогсоодсон байгаа юу? Тийм ерөөсөө зогсоохоос өөр аргагүй бүх юм зогсчихоор чи бид юу гэж тийшээ яаж хичээлэхгүй тэгээд бүгдийн зогсоосон хүүхдүүд хэсэгчүүчний хэсэг ихлэ баярлсан. Одоо уйдаад одоо сургуультай явмаар байна гэж сургал байж шүү дээ манай идэв.
Би тантай холбогдохын өмнө ер нь Германд энэ вирусын хорой цайрын байдал ямар шүү байна гэж сайн мэдээгээр орж харлаа. Ер нь жоохон европчууд маань залхсан байдалтай ер нь хатуу хорой цайрыг жоохон суллаж байж эхэлж байгаа юм да. Харин одоо тэрэн дээр яг сайн нарийн яг тийм доктортой шийдвэр гаргаагүй л байна. Ярилцчихл байна. Яг тогтсон шийдвэр гараагүй байна. Зарим нэг нь болохоор жоохон суллая гэ, зарим нь болохоор арай эрт байна гэд яригдаад л ах шиг байна. Би бас мэдээ үзсэн. Ер нь хүн амьтны байдал бол ер нь жоохон залхаад одоо ер нь тэр хууль дүрм захирагдахгүй дураараа ажиллах гэж л ах шиг байна шүү дээ. Та яаж вэ? Энэ хагасан бүтэн сайн. Би ч одоо нөгөө нэг хамгийн түрүү тусах хүн гээд айгаад ер нь гэртээ бүгд л байгаа шүү дээ. Ерөөсөө ийш тийшээ гарахгүй. Одоо энэ тент яваад бас хурчих юм бол одоо бас хэцүү байдалд орно. Танаа канцлерийн биеийн байдал ямар шүү вэ? Меркелийн биеийн байдал ямар шүү вэ? Одоо сайн л вэ. Тимгээ сонсогдохгүй л шүү дээ. Тийм үү. Халдвар аваагүй л гэсэн шүү дээ. Аваагүй шүү дээ. Аашгүй. Аваагүй тэгээд өөрийнх нь гарсан гэсэн тэгээд өөрт нь шинжилгээ хийсэн чинь өөрөөс нь юм гараагүй л гэсэн. Тэгтээ бас жоохон болгоомжлоод л гэртээ байгаад л байгаа юм билээ. Одоо таныг хэн нэг нь уцтаж холбоо байж алимаа агчаа та гарч болохгүй шүү. Маск зүгээрээ ингэрээ тэгэрээ гэж анхааруулж ярьсан газар байна уу танилуу ер нь? Тэгж ярьсан чи алга бид нар яг нөгөө төрийн бас байгууллага ахын хоорондоо л холбогдоод байгаа. Ер нь тэгээд элчин сайдын яамнаас их тийм анхаарал өгөөд байгаа. Цаанаас ирж байгаа удирдамж зөвлөгөө гэдэг ер нь маш их юм манай Германы монголчууд бол хийгээд байгаа. Ер нь монголчуудын зөвлөл гэж байгаа тэд нар их юм хийж ийн хөлийн чандах зөвлөлүүд биднэрт мэдээлэл өгж ийн. Ерөөсөө байнга бид нарыг ер нь мэдээлэл зөвлөгөөгөр яагаад байгаа шүү дээ. Хулан таниулаад байгаа. Тэгээ ер нь Германд бол ер нь нэг айхтар сүржигнээд байгаа юм алгал байна. Германууд ч одоо ер нь тоохгүй юм биш зэ би яагаад тэгээд байгааг нь ойлгохгүй. Тэгэхээр асаг зөөхгүй байна хүмүүс ер нь гараа угаа гэртээ бөглгээд байна тэгээд л одоо ер нь тэгээд өхлийн тоо, халдварын тоо бол харьцангуй ер нь бага л гэж үзээд байгаа шүү дээ. Германд бол. Яг нийт тоогоор аваад үзэх юм бол бас л их өндөр. Бас л хэдэн мянга, 10 мянга, хэдэн 100 мянгаар ярих байлээ халдвар авсан хүмүүсийн тоо бол. 100 мянга халдвар тусчихсан. Тий. Тэгээ нийт өгсөн хүнийхэн тоо нөгөө яхтай бусад нөгөө айхтар Итали металтай харьцуулбал харьцангуй бага. Тэгээд чухам яг коронавигоор эдгээр нь ихэнх нь нас орсон юм уугүй юм тэрийг нэг сайн тогтоож чадахгүй юм шиг. Одоо Германы засгийн газраас та бүгдд хандсан ямархуу арга хэмжээнүүд авч байна. Одоо олон байгууллагууд үйл ажиллагаа зогсож байна. Монгол сургуулийн хичээл орхоо байцлаа. Та нарын үйл ажиллагаа идэхгүй байдал шилжснээс болоод магадгүй орлого төлөвлөсөн олон юмнуудаас хазж байгаа. Танд жишээлбэл одоо Германы засгийн газраас ямар нэгэн тийм дэмжлэг ирэх нь вэ? Зөвхөн өөрийн гэсэн ажил тий. Тэгээ манай ажлын газар бол 3 сараас хойш яачихсан. Хаацсан би нэг хүүхдийн тэгээд тэр цалингийн маань 3 сарын мөнгө 4 сарын мөнгө бол цалин бүтнээр өгөн та гэртээ сайхан халдвар авахгүй ингээд гэрээсээ гарахгүй байл гэсэн тийм захиа ирсэн ажлын газраас. За. Тэгвэл таны ажлын газраас бол 3-4 сард та ажилдаа ирэхгүй байж болно. Цалингаа бүрэн авч болно гэж хэлсэн юм байна шүү дээ. Тий, санаа зовлттой байхгүй цалингийн чинь өгдөг хугацаандаа өгнө. Тэгээд одоо ажил буцаад нэгтгэхэд танд тодорхой хэлнэ л гэдгийгсэн. Манай ажилч тэгэл гэртээ суугаад хоорондоо харьцаад л ашигтай. Интернетээр холбогдоод хэдүүлээ хоорондоо юм яриад л ингээл байж нэг ёсны надад сайхан амралтлаа. Тэг чилэл одоо борчдг юм бол. Та Монгол руу мутхадаа ер нь явж гэнэ үү? Ерөнхийдөө баг жил болгол явдгийг. Жил болгол явдаг. За манай өнгөрсөн жилд бол их чухал ажиллаар явсан. Нэг ажиллаар нэг хуваар ингээд яваад л байгаа би. Ажиллаар гэдэг нь юу гэвэл манай майдр холбооч ер Монголд жоохон
янз бүрийн проектуудыг хийдэг шүү. Аль 2008 оноос хойш идэвхтэй байна. Бид нэр Германы байгууллагатай хамтраад хийсэн, ерөн өөрсдөө гангараач гэсэн хийсэн хамгийн сүүлчийн проектын ажил бол Хинтээ аймгийн Хэрлэн-Баян улаан сумын одоо сум биш баг гэж ярьдаг болтон байлээ. Тэр багийн одоо оторчдын хүүхдүүд явдаг нэг жижигхэн сургууль байгаа. Тэр сургуулийн дотор байранд нэг 60 гаруй хүүхэд байдаг юм байна. Тэр хүүхдүүдийн тэр дотор байрны байдал ерөн үнэн хэцүү байна. Тэгээ бид нар хэд удаа очиж үзээд ерөөсөө эднэрт нэг багч гэсэн тусламж үзүүлээгээд энд байгаа монголчууд тэгэл таньдаг мэддэг 9 шидийн хүмүүсээс мөнгө төгрөггүйгээд тэгээд төрлүүрийн үйл ажиллагаа зохион байгуулад мөнгө төгрөг олоод тэгээд нэг 6,000 евро олгоод 6,000 еврогоор тэр дотор байрны галт тоогийн бүгдийн айгуу стандартын маягаар их гоё янзлж өгсөн. Өөрсдөө очиж байгаа. Ямар сайхан юм бэ? Юуны хүмүүс тий амрангаа тэгээд тэнд очиод бүгдийг хийгээд тэгээд яхта манай монголчууд чинь нийгэмд хийхэр чи маа гэд мөнгөний өгчүүл өдөр чи хийхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө очиж яг хийхгүй л болохгүй гэд бүх юм тэндээс аваад ёстой хөөрхөн болгоцсон. Яг Германы сургуулиудын юу шиг. Хинтээ аймгийн Хэрлэн-Баян улаан ингээ үргэлжлэж байна. Хинтээ аймгийн Хэрлэн-Баян улаан орсон хүн чинь цаашаага нэг алхаад Дорнотын Баяндун орвоо. Тэгээд би нөгөө 100 очсон юм чинь тэгээ цаашаа Баяндун нутгаараа явлаа шүү дээ. Ах дүү нартайгаа уулзаад 40 жил очиагүй байсан. Бид нартайгаа очиод уулзахаар чи сайхан л байна тэгэл. Сайхан нутаг шүү дээ. Тий. Гоё эсөө ононгийн эргээр тэгээд Баяндун гэдэг ингэж яваад Дорнотынхоо төвөөр очиод тэгээд наашаа эргээд машинтай дүүнер тагаа эдэр яваад ирсэн. Сайхан байна. Та тэгвэл өнгөрсөн зуныг мөн сайхан өнгөрөөж ээ. Тий, стого ямарс. Та их сайхан буянтай ажил хийдэг юм байна. Одоо дэлхийд даяар байгаа нийт монголчууд маань нийлээд бүгдээринг нь оруулаад 10 сая хүн байна. 10 сая орчим хүн. Дэндүү цөөхүүлээ шүү дээ. Дэндүү цөөхүүлээ. Одоо миний энэ карантинлагдаад гацчихад байгаа Москва хот гэхэд 20 сая илгэн нөгөө Токио гэхэд 40 сая илгэн нэг хотууд шүү дээ. Тэг чинь дэлхийд даяар байгаа та бидний бүгдийг одоо хамт шимээд одоо багцлахад 10 сая л бол. Тэгэхээр энэ цөөхөн монголчуудыг бид нар хэлтэй, түүхтэй, соёлтой авч үлдэнэ гэдэг нь нийлэнгүй гадаад байгаа монголчуудаагаа бас монголоор нь авч үлдэнэ гэдэг бол маш том одоо буянтай үйл хэрэг. Тэгэхээр таны энэ үйл хэрэг бол үнэхээр одоо буянтай сайхан үйл байна. Танд маш их баярлалаа. Тантай өнөөдөр холбогдож ярьсандаа маш тийм сайхан энерги авлаа. Ер нь тэгээд сүүлийн хэдэн жилээс харж байхад Монгол сургуульд яваад 2 ч юм уу 3 жил явцсан хүүхдийн санаа бодол үнхээрийн зүрх сэтгэлд нь би Монгол хүн шүү гэсэн ойлголт аягүй сонсож өгч байгаа юм байл. Өгдөг юм байна лээ. Тэгээ яг 2-3 жил тэд нар чинь чөлөөтэй сайхан монголоор ярьж чадахгүй л дээ. Тийм амархан биш шүү дээ. Монгол хэл чи хэцүү хэл. Тэгээд хэлээч гэсэн сэтгэл санаа Монголоо гэсэн Монгол руу явъя гэсэн эрмэлзэлтэй ах トゥ төрөл садантайгаа танилцах хүсэлтэй болчихж байгаа байхгүй. Тэрнээс биш тийм юмд яваагүй энд төрчөөд өсөөд ерөөсөө Монгол руугаа бараг явдаггүй тийм монгол хүмүүсийн олон бий л дээ. Тийм хүүхдүүд болохоор нөгөө хэл мэдхгүйгээсээ болоод хөөрхөн амьтад Монголд очиод би юу хийх юм бэ? Монголд явахгүй гэдэг гинэ. За ингээд хоёулаа яриагаа өндөрлөө. Төгсгөл дээр нь хоёулаа тоонот нутгаа нэг дуулчих уу? Би одоо чадахгүй. Цугалт болохгүй. За би төрье таныг. За та ихлээрээ. За юу гэж хэлдэг вүлээ тэр чинь. Тоонот нутаг гэдэг чинь. Ямар ч сан дахилт нь зүрхэнэ махиг зүдэнэ махиг дуулан бүрээд энтонтой нутаа. Дуулан бүрээд амны зайлгүй үгийн одоо. За. Амжилттай би одоо мэддэг байсан. Хүн дуулвал гарч санагдах л байх та. Альма тав тэрэ ярьцгийг маш олон монголчууд үзсэн. Тэр дотроо Баяндунгийнхан бас үзсэн.
Ер нь ингээд энэ завшааныг ашиглаад та бас нутаг усандаа байгаа садан төрөл ах дүүс найз нөхдөд нэг минь дусын нэрээч. Тэгээд хоёулаа яриагаа өндөрлөё. За энэ завшааныг тохиолдуулаад өөрийн ах дүү төрөл садан харган жамцын удмынхандаа бүгдэнд нь эрүүлийн сайн сайх хүсье. Өнгөрсөн зун та нартайгаа уулзаад маш их баяртай би буцаж ирсэн. Ах дүү төрөл садан удам судраа мэдэж танилцсан гэдэг чинь хүнд хамгийн чухал байдаг юм байна лээ. Тэгээд та бүхэндээ сайн сайхныг дахин хүсэн өрөөё. Бэдлийн хотоос та бүхэндээ том мэнд амжуулъя. За баяртай. За баяртай.